Hi guys, харсан бродо тавтамаар та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хэрэг бол эхэндээ маш ойлгомжтой байсан. Гадны хүн гэрт нь нэвтэрж ороод эмэгтэйг хутгалсан, нөхөр нь орж ирээд гэмт хэрэгтнийг буудсан. За бүгд л түүнийг эхнэрээ аврах гэж оролдсон баатар гэж бодсон. Гэхдээ мөрдөгчд нэг зүйлийг олж харсан, энэ бүхэн бол санамсаргүй хэрэг байгаагүй. Интернет дээр бичигдсэн нэгэн сексийн хүсэл бодит амьдрал дээр хэрэгжсэн. За ингээд өнөөдрийнхөө хэргийг эхлэе. Тэр өөрөө алуурчнаа урьсан уу? Кристин Анн Банфилд нь Нью-Йорк мужийн Лонг Айленд хотод өсөж төрсөн бөгөөд тэрээр амьдралдаа юу хийхийг хүсэж байгаа яг таг мэддэг, түүндээ ч хүрдэг тийм хүн байсан. 2007 онд Connecticut мужийн Quinnipiac их сургуулийг сувилгын ухааны бакалаврын зэрэгтээ төгсөөд удалгүй Лонг Айленд дахь Stony Brook анагаах ухааны төвийн хүүхдийн эрчим дэмжлэгээний тасагт ажиллаж хүнд өвчтөй хүүхдүүд болон амь насны дээсэн нөрөөндөр байгаа өвчтнүүдийг асарч эхэлсэн байна. Энэ бол маш их хариуцлага, өндөр ачаал шаардсан ажил байлаа. Мөн тэрээр Catholic Health Service хүүхдийн бүртгэлтэй сувилагчаар ажиллаж байсан. Үүний дараа Christine VIBS гэх гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн эсрэг төвд SANE буюу бэлгийн хүчирхийллийн хохирчийг шинжлэх сувилагч хөтөлбөрийн Suffolk дүүргийн клиник удирдагчаар нь томилогдсон. За энэ албан тушаал түүнийг бэлгийн хүчирхийлэлд өртөж амьдралынхаа хүнд хэцүү үеийг туулж буй хохирогчдтой нүүр тулан ажиллахад хүргэсэн. Тэрээр гэмтлийн дараах сэтгэл зүйн онцлогийг мэдэрч яралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна шүүх эмнэлгийн нотлох баримт цуглуулж бүр шүүх хуралд биечлэн оролцож баримтжуулсан зүйлийн талаар мэдүүлэг өгдөг байсан. Тэрээр олон улсын сувилагчдын байгууллагаас нэмэлт 2 мэргэжлийн гэрчлэгээ авсан. За нэг нь бол насанд хүрэгчид болон өсвөр насны өвчтнүүдэд, нөгөө нь бол хүүхдэд зориулсан аль алинд нь чиглэсэн байсан бөгөөд хоёулаа маш их хичээл зүтгэл хүнд хэцүү шалгалтуудыг шаардаж байж авдаг ийм гэрчлэгээ байсан. За энэ нэмэгтэй бол зовлон зүтгүүрээр дүүрэн өрөөнөд рүү дахин орж тусламж үзүүлэх замыг өөрийн хүслээр сонгосон нэгэн байсан. 2019 онд Кристин Виржиниа мужийн Falls Church дахь Innova Fairfax эмнэлэгт ажилд орж хүүхдийн эрчим дэмжлэгээний тасагт үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ сувилагч шинжээчийн үүргэж гүйцэтгсээр байсан. Тэр бол хайр халамжтай их хүн гэр бүлийнхээ төлөө цаг зав төвчээр ирч хүчээ зориулдаг, жижиг сажиг зүйлдэж гэсэн маш сайн анхаарлаа хандуулдаг тийм л эмэгтэй байсан. Түүний амьдралаа хуваалцаж байсан эр бараг л эхнээс нь шахуу түүний хажууд байсан тэр хүн бол Нью-Йорк төссөн Brandon Banfield байсан. За тэд хоёулаа 18 настай байхдаа Quinnipiac их сургуулийн 1-р курсын оюутан байхдаа танилцсан. Танилцсан даруйдаа тэд цаг үргэлж хамт байх болсон. Brandon өөрийнхөө үгээр хэлэхдээ ихэнхдээ бид салшгүй хамт байдаг байсан. Бид үргэлж ирээдүгөө хамтдаа төлөвлөдөг байсан гэж хэлсэн. Brandon нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж, коллежид төгсөөд Magnesium нэртэй хүүхдийн математикийн сургалтын төвнөөд хэсэг хугацаанд ажилласан бөгөөд 2019 оны 1-р сар тэрээр карьераа бүрэн өөрчилж IRS буюу татврын албанд эрүүгийн мөрдөн байцаах хилтэст нь эрүүгийн мөрдөн байцаагч болж орсон байна. За энэ нь түүнийг тусгай төлөөлөгч буюу холбооны хууль сахиулах ажилтан болгосон. Тэр жилдээ тэд Виржиниа мужи руу нүүсэн. Кристин Innova Fairfax эмнэлэгт сувилагчийн ажилд орж ахин Valerie нь бол дөнгөж төрөөд удаагүй байсан. Тэд Long Island дахь үйл хөдлөхөөрөнгөө зарж 2019 оны 3 дугаар сард Виржиниа мужийн Brambleton дахь 13,230 Stable Brookway хаягт байрлах байшингаа худалдаж авсан. Энэ нь Вашингтон хотын захад байдаг Харин таун хэмээх нам гүм амар тайван хотын захын хороолд байрладаг байсан. За ингээд тэдэнд байшин, карьер мөн хоёулаа хайрлан биширдэг хөөрхөн охин нь байсан. 2021 онд тэд хоёулаа ачаал ихтэй ажилтай байсан болохоор хөлд орж буй охиндоо туслахаар au pair буюу гэрийн туслах авсан байна. Бүх зүйл яг байх ёстой байрнаа амьдрал нь дүүрэн бөгөөд завгүй өрнөж байсан. Залуухан гэр бүл өөрсдийн гэсэн карьертай, ажилтай, хүүхэдтэй, байшин савтай энэ зураглал дээр одоо эдний амьдралтаа нэг зохицохгүй, нийцэхгүй юм гарч ирдэг. Тэр нь юу гэхээр fatlife.com гэдэг вебсайт байдаг. Энэ вебсайт нь бол BDSM, kink болон fetish сонирхогчдын бүлгэмд зориулсан дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн алдартай олон нийтийн сүлжээ. Энэ нь яадаг вебсайт гэхээс ердийн болзооны сайт гэхээсээ илүүтэйгээр бэлгийн ижил сонирхолтой хүмүүс хоорондоо танилцах, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах зорилготой олон нийтийн сүлжээ. За цаашлаад хоорондоо уулзаж учирч бэлгийн хүслээ хангадаг ийм хүмүүсийн вебсайт байгаа. Энэ вебсайтн дээр Anesthesia 9 гэдэг нэртэй Кристины профайл байсан. Профайл зураг нь бол фитнес заалнаас авсан селфи байсан.
Энэ аккаунт дээрээ юу гэж бичсэн байсан гэхээр Кристиний хүсэл нь болохоор нэг танихгүй эрэгтэй Кристинийг унтаж байхад гэрт нь орж ирээд шууд дээд давхрын унтлагын өрөөнд орж ирж тийм садист маягийн секс хийхийг хүсдэг тухайга илэрхийлсэн утгатай description байсан. Нэг сонин зүйлэн Кристин бол олон жилийн турш бэлгийн хүчирхийллийн хохирогчдод тусалж ирсэн сувилагч өөрөө ийм төрлийн туршлагыг бодит болгох юмыг хайж байсан нь сонин байгаа. Тэрээр хид хідэн хүнтэй харилцаж уулзах хүсэлтэй байгаа илэрхийлсэн мессежүүд солилцож исэн эцэст нь зөв гэсэн хүнээ олж уулзах өдөр товлож түүнийг Banfield-ийн гэрт урьсан. За нөгөө талд байсан хүн нь бол Виржиниа мужийн Спрингфилд хотоос гаралтай 39 настай Жозеф байсан. Дэж энэ хоёр бол бие биенээ огт танихгүй зүгээр чатны цанаас л харьцаж байгаа хүмүүс. Харин Жозефийг мэддэг хүмүүс түүнийг ийдэг сайн хүн гэж ярьдаг байсан. Ээж нь хүртэл түүнийг миний хамгийн сайн эз гэж нэрлэдэг байсан байна. Жозефийн хувьд бол яг л өөртөөгөө адилхан дур сонирхолтой эмэгтэй хүнтэй танилцж өөрсдийн тэр фантазигаа л биелүүлэх гэж байгаа юм шиг санагдчихсэн. 2023 оны 2 сарын 19-нд Anesthesia 9 гэсэн нэртэй эмэгтэйтэй холбогдсон бөгөөд тэдний уулзах өдрөөс ердөө 5 хоногийн өмнө байсан байна. Тэдний яриа вебсайтнаасаа Telegram руу шилжиж бүх зүйлийг маш нарийн тодорхой төлөвлөдөг. Тэр 2 сарын 24-ний өглөө Виржиниа мужийн нэг байшинд очих ёстой байсан. Уртлын хаалга нь онгорхой байх бөгөөд тэрээр шууд дээшээ гарч мастер унтлагын өрөө рүү орох ёстой байсан. За түүн zip tie буюу гар хүлэх уяа гинж хутаг авчрахыг хэлсэн бөгөөд ямар ч байсан яаж байсан зогсохгүй байхыг анхааруулсан. За мөн дээрээс нь утсаа машиндаа үлдээх ёстой гэж Кристин зааварсан. Өмнөх орой буюу 2 сарын 23-нд нь Anesthesia 9 Joseph руу бичгтээ за өглөө чамайг хизээ ирж болохыг би чам руу хэлнэ. 7:20 орчимд ирэхээр тооцоолоорой. Нэрээ хэлхээ мартчих. Надад нэг нохоо байгаа их тайван гэхдээ basement-д байх болно гэж бичсэн. Маргааш өглөө нь Joseph Anesthesia 9 руу за ойролцоогоор 10 минутын дараа гарнаа 7:20-оос 7:30 орчимд очино гэж мессеж бичсэн. За хэдэн минутын дараа тэрээр за одоо гарлаа замын хөдөлгөөн ихтэй байгаа болохоор 7:30 орчимд очноо гэж дахин бичсэн. Anesthesia 9-оос ирсэн хамгийн сүүлийн мессеж өглөөний 6:48-д ирсэн бөгөөд за чамайг хүлээж гинэ гэж бичсэн байгаа. Тэр өглөө машиндаа сууж өөрт нь авчрахыг хэлсэн бүх зүйлийг авч удахгүй өөрийн сексийн дур хүслийг гүйцэлдүүлэхээр хөдөлсөн. Тэр өдөр Кристин ажилгүй амарч байсан бөгөөд орондоо унтаж байсан. Харин Брандон өглөө ажилдаа явхаар гэрээсээ гарсан бөгөөд хүүхэд тасрагч нь 4 настай Валерийг дагуулan мөн тэр үед гэрээс гарсан. За ойролцоогоор өглөөний 7 цаг 40 минутын үед Жозеф гэрийн үүдэнд ирж зогсдог. Амлсан ёсороо мэдээж уртлын хаалга түгжээгүй байсан болохоор гэр дотогш орж хутга болон хэрэгсэл барин шууд мастер унтлагын өрөө рүү дээш явдаг. За Кристин бол тэр үед ч гэсэн унтсан хэвээр байсан. 7 цаг 47 минутын үед хүүхэд асрагчийн утаснаас 911 рүү дуудлага хийгдсэн бөгөөд за энэ ердөө 8 секунд үргэлжилсэн. Харамсалтай диспатчер ямар нэгэн мэдээлэл авч чадаагүй. За 2 минутын дараа 7 цаг 49 минут диспатчер тэр утас руу буцаагаад залгасан ч хинч хариу авалгүй дуу чуудна руу орсон. За дараа нь бол ойролцоогоор 15 минутын дараа өглөөний 8 цагт дахин хүүхэд асрагчийн утаснаас 911 рүү дуудлага ирсэн. За энэ удаа утсан дээр 2 хүн байсан бөгөөд эхлээд асрагч нь эхэлж ярьсан. Түүний хоолой чичирч амсгаадан за надад тусламж хэрэгтэй байна. Миний найз амар их цус алдаад байна. Би юу хийхээ мэдэхгүй байна гэхэд Брандон нуцыг нь аваад өөрийнхөө нэрийг хэлээд би холбооны агент байна гэж өөрийгөө танилцуулдаг. Брандон хэлэхдээ бол за энд нэг хүн байна. Би түүнийг буудсан. Гэхдээ ингээ маш их цус алдаад байна. Миний эхнэр дээр ингээ маш олон шарах байна. Би яах ёстой вэ гэд байнга давтаж хэлдэг. Удалгүй Fairfax County-гийн цагдаа нар гэрт нь ирдэг. Тэдний харсан дүр зураг бол аимшигтай харахын аргагүй гэж тодорхойлогдсон. Кристин хувцсгүй шахан байдалтай шалан дээр хэвтэж хүзүүндээ 7 удаагийн хутгалуулсан шарахтай байсан. Түүний урагдсан унтлагын хувцас цусанд нэвчсэн хивс хүнжилний дэргэд байсан. Хажууханд нь Жозеф нас барсан байдалтай байсан бөгөөд толгой болон цээжиндээ шарахтай харин тэр бүрэн хувцастай хിവэрэ байсан. Мөн түүний биеийн ойролцоо хүнжилний доороос цус болсон хутга олдсон. Түүний хажууханд байсан нэг цүнхэн дотор сексийн хэрэгслүүд болон хүлэх хэрэгслүүд дүүрэн байсан. Кристиныг яралтай эмнэлэг рүү хүргэсэн боловч удалгүй нас барсан гэж зарлагдсан. Харин Жозеф газар дээрээ нас барсан. Гэрийн basement-д цагдаа нар Валерийг ямар ч гэмтэлгүйгээр олсон. За энэ түүх бол мэдээж аимшигтай байсан. Танихгүй хүн гэрт нь нэвтэж
гэртэрч ороод ямар нэгэн гач нөхцөл байдлыг хэрэгжүүлэх гэж оролцсон бөгөөд энэ нь эцэстээ хүчирхийлэлд хүрсэн. Брандон гэртээ ирээд халдагчийг эхнэрийнхээ дээр байхад нь олж харж түүнийг буудсан. Брандны тухайн үед өгсөн тайлбар цагдаа нарын олж харсан бүх зүйлтэй бол яг таг таарч байсан. Тэр өглөө ажилласаа гараад ойрхон явж байх үед хүүхэд асрагчд нь уцтаад за нэг танихгүй хүн гэрт орсныг харлаа гэж мэдгдсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь аль хэдийн бүх зүйл оройтсон байсан. Кристин бол аль хэдийн хутгалуулад өгөж байсан байгаа. Цагдаа нар бол с жигтнийг тухайн үед нь тогтоогоод олон нийтэд занал хийлэх ямар ч аюул байгаагүй. С жигтнийг хайх ажиллагаа явагдаагүй. Учир нь бол с жигт нь аль хэдийн нас барсан гэж үзчихсэн. Тэр өглөө цагдаа нар Банфилдийн гэрт ирэхэд Брандон унтлагын өрөөний шалан дээр эхнэрийнхээ хажууд сөхөрч хүзүүнийхэн шархыг дарж цус тогтоохыг оролдож исэн. За тэр Кристинтэй хамт түргэний машинд сууж эмнэлэг рүү явсан бөгөөд цагдаа тэднийг биендээ зүсэн камертагаа дагаж явж эхэлсэн. Эмнэлэг дээр эмч Брандныг дуудаж Кристины шархны ноцтой байдлыг тайлбарсан. Ер нь бол маш олон том шархнууд байгаа учраас амьд үлдэх боломжгүй гэмтэл гэж тайлбарладаг. Тэр охиныхоо талаар асууж гараа угаагаад эмнэлгийн пастортай уулзаж эхнэрийнхээ төлөө залбирахыг хүсдэг. Дараа нь эмч буцаж ирээд Кристин нас барсныг хэлдэг. Биеийн камер дээрх бичлэг түүнийг уйлж гашуудаж байгааг харуулдаг. Дараагийн өдрүүдэд энэ хэрэг 911-ийн дуудлага задарснаар олон нийтэд хүрч мэдээллүүд тараагдсан. Вашингтон DC орчмын нэгэн чинээлэг дүүрэгт нэг эмэгтэй гэртээ хутгалуулж амиа алдсан. Нөхөр нь холбооны мөрдөх товчооны эйжент байсан. За ингээд нөхөр нь 911 халдагчийг буудсан гэж мэдгдсэн. Гэх мэт мэдээллүүд гарч ирсэн. Яагаад энэ мэдээлэл олон нийтэд хүрсэн гэхээр анх 911-ийн дуудлага өгөхдөө өөрийгөө би ингээ холбооны эйжент байна гэж хэлдэг. Ерөнхийдөө бол яг л нөгөө FBI-гийн эйжентийг бол холбооны мөрдөх товчооны мөрдөгчд гэдэг шиг энэ залуу өөрийгөө холбооны мөрдөгч. Гэхдээ энэ бол эдийн засгийн мөрдөгч. Тэрийгэ хэлээгүй болохоор ерөнхийдөө л ингээд бараг л FBI-гийн эйжент ингээд гэрлүүнд орж ирсэн хүнийг буудаад алдсан гэж мэдээллүүдээр бол сэвж байсан. Кристины онлайн эмгэнэлийн хуудсанд хамтран ажиллагсад төрөл төрөсөд найз нөхдийн дурсамж хүндэтгэлүүдээр дүүрж эхэлсэн. Мэдээж бүгд л нэг ижил зүйлийг хэлж ямар халамжтай сайн хүн байсан талаар нь дурсдаг. Харин Брандыг тэд гашуудаж буй нөхөр зүрхэн шархалсан охиноо ганцаараа өсгөхөөр үлдсэн ганц бие эцэг хаартай эмэгтэйгээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч эцэст нь түүнийгээ алдсан хүн гэж харж байсан. Энэ хэргийн гэрч болсон хүүхдийн асрагч Опер буюу Жюлиан Пресс гэж эмэгтэй байгаа. Тэр бол 22 настай Бразилаас ирсэн залуу эмэгтэй бөгөөд Америкийн нэгдсэн улсад ажиллах визээр Опер солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 10 сард Банфилдийн гэрт нь ирсэн. Бразил дахь нэг найз нь Жулиана энэ боломжид хичнээн их баярлаж байсан талаар нь ингэж хэлсэн. Жулиана бол аялаж англи хэл сурахыг маш их хүсэж байсан. Тэр их баяртай байсан учир нь саяхан сувилахын ангиа төгсөөд сувилагчтай хамт амьдрахаар ирж байсан болохоор тэдэнд нийтлэг зүйл маш их байсан гэж хэлсэн. Харин Кристин өөрөө ч гэсэн энэ зохицуулалтанд маш их баяртай байсан. 2021 оны 9-р сард Instagram дээрээ хийсэн нэг постоо тэрээр энэ хөтөлбөр түүний хувьд ямар утга учиртай байсныг бичсэн. Тэр Оперыг охиныхоо хамгийн сайн найз, эгч, 3 дахь эцэг эх нь гэж нэрлж бичсэн байна. За олон хүн бол энэ опер хөтөлбөрийг сайн ойлгодоггүй. Гэхдээ энэ нь зөвхөн нэг хүн ирээд гэрийн асрагч үйлчлэгч хийх биш. Гэхдээ үнэндээ энэ нь Америкт амьдралаа өөрчлөх том мөрөөдөлтөй хин нэг гэртээ зүрх сэтгэлээ нээж хүлээн авах тухай байгаа юм. Энэ явцдаа бол тэд яг л нэг нэгнийхээ гэр бүлийн гишүүн шиг хамтдаа байдаг. Кристин бол энэ хөтөлбөрт яг л тийм сэтгэлээр хандсан. Тэр эдгээр залуу эмэгтэйчүүдийг гэр бүлийн гишүүн мэт мэдрүүлэхийг хүсдэг байсан тухай түүний гэр бүлийнхэн нь ярьсан. Харин аллагын өглөө хэрэг болсон газрын цагдаагийн биеийн камерын бичлэгт Жулиана гэрийн гадаа машины зам дээр өвдөглөж амьсгаагаа авч чадахгүй хит хурдан амьсгалж байгаагаар харагддаг. Жулиана бол өөрийнх нь амьдарч байсан гэр бүл болсон энэ аимшигтай юмыг хараад мэдээж цочирдсан нь лавтай. Гэхдээ энэ хэргийн хамгийн ихний өдрөөс эхлээд Fairfax тойргийн цагдаагийн газрын дарга Кевин бол энэ түүх яг хилэгдэж байгаа шигэ болсон гэдэгт бүрэн итгээгүй гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд илтгэдэг. Хэрэг бол яг ингээд за Кристины гэртээ байхад нь гаднаас нь танихгүй хүн орж ирээд хүчирхийлж байхад нь нөхөр нь орж ирээд гутгалцсан гих маш тодорхой хэрэг шиг санагдаж байсан ч хэрийг шалгаж эхлэхээс маш олон зүйлүүд нэг нэгээрээ анхаарал татаж эхэлдэг. За эхнийх нь бол маш тодорхой байсан. Банфилдийн гэрт хүчээр нэвтэрсэн ямар ч шинж тэмдэг байгаагүй. Урд хаалга түгжээгүй байсан бөгөөд Жозеф бол
зүгээр ороод ирсэн. Тэгвэл энэ санамсаргүй халдлага байсан бол тэр хаалга онгорхой байгааг яаж мэдсэн бэ гэдэг асуулт. Дараа нь бол Brandon-ы чимээгүй байдал байсан. Алхахын дараах өдрүүдэд Fairfax тойргийн мөрдөгчд түүнд сууж ярилцах боломж олгосон. За гэхдээ Brandon үүнийг 100% татгалзсан. Уг нь бол өөрийнх нь унтлагын өрөөнд ихнэр нь алагдсан. Халдлагын үеэр орж ирээд халдагчийг бууцсан гэж мэдүүлсэн хүн өөрийнхөө талаас тодорхой байдлыг ярих хэрэгтэй байтал шуудал татгалзсан байна. За энэ нь бол цагдаа нарт маш с ิจ гтэй санагдаг. Хэрвээ үнэхээр өөрийнхөө хэлсэн шиг зүйлийг хийсэн бол түүнд бол ямар нэгэн нууж хаагаад байх зүйл байхгүй. Харин ч ихнэрээ хамгаалах гад нөгөө хүнийг алсан баатар болох ёстой байтал эсвэргээрээ энэ хүн өөрийгөө гэмтэн шиг нууж байгаа нь цагдаа нарт маш с ิจ гтэй санагдсан. Дараа нь мөрдөгчд FetLife profile руу анхаарлаа хандуулдаг Anesthesia 9 нэртэй аккаунт аллах болохоос ердөө 5-7 хоногийн өмнө гинэт гарч ирсэн байна. Гэхдээ мөрдөгчд Крисний бүх дижитал түүхийг шалгахад за бараг аллах болсон өдрөөс бүр 20 жил рүү буцаж шалгахад тэд юу ч олоогүй. Бараг 20 жилийн интернет хэрэглээний хугацаанд Кристин хизээч ийм төрлийн вебсайт руу орж үзээгүй, болзооны апп ашиглаж үзээгүй, ямар нэгэн эрэгтэй хүнтэй ямар нэгэн байдлаар хизээч холбоотой байж үзээгүй байгаа. За харин ганцхан энэ удаа л байгаа. Мөн мөрдөгчдийн анхаарлыг татсан өөр нэг зүйл гарч ирдэг. Аллах болохоос өмнөх хэдэн 7 хоногийн хугацаанд 2 өөр удаад Brandon болон Juliana хоёулаа гэрээс 36-аас 48 цагийн турш хол байхад тэр FetLife дээр аккаунт нь ямар ч тийм актив юу ч бичгдээгүй. Харин Juliana болон Brandon нар гэрт байхад тэр аккаунт бол аюу идэвхтэй хүмүүстэй харьцдаг байсан. За ганц FetLife-ийн аккаунт ч биш, яг тэр аккаунттай холбоотой Gmail болон Telegram нь хүртэл идэхгүй болж исэн. За мэдээж цагдаа нар энэ forensic шинжилгээ хийгээд FetLife болон Telegram дээрх үйл ажиллагаа нь Кристиний гар утас болон зөөврийн компьютероос үүссэн байсан. За гэхдээ үүнийг бол хичнээн энэ Кристинийх мөн байсан ч гэсэн Кристин өөрөө хэрэгэлсэн үү эсвэл өөр хэн нэгэн хүн девайсуудаар юм бичсэн үү гэдг нь бол хизээж тодорхой болоогүй. За мөн хэрэг гарсан өдөр цагдаа нарын биеийн дээр байдаг камерны бичлэгт тэд анх гэрт ирэхэд Brandon-ыг унтлагын өрөөний шалан дээр Кристиний хүзүүн дээр гараад арсан байдалтай нь олсон. Түүний 2 гарын аль алинд нь цус харагдаж байсан бөгөөд тэр шарханд нь даралт өгч цус алдалтыг зогсоохыг оролдож байсан. За мөн дараа нь ч гэсэн эмнэлэг дээрх бичлэгийг харуул тэр гараа угааж байсан нь харагддаг. Энэ нь бол мөрдөгчд бүрэн шинжилгээ хийх боломжтой болохоос өмнөх үйлдэл нь байсан. За гэхдээ мэдээж тэр үед цагдаа нарын нүдэнд бол тэр эхнэрээ аврахын тулд хамаг бүхнээ хийж байсан тийм л хүн шиг харагдсан. Ерөнхийдөө энэ хэрэг болсноос хойшоо Brandon-ыг зөв юм хийсэн үү үгүй юу гэдэгтэр ямар нэгэн шийдвэр гарч ирээгүй. Ингээд нам жим болсон байгаа. Хичнээн олон нийтэд нам жим болсон юм шиг харагдаж байсан ч гэсэн Fairfax тойргийн цагдаа нар бол энэний ард талд нь мэдээж маш их судалгаа шинжилгээг явуулж исэн. Мөрдний шалгалт гүнзгийрэх тусам нэг нотлох баримт бол бусдаасаа илүү тодорч эхэлсэн. За тэр нь бол юу байсан гэхээр цусны толб байсан. Josephine биен дээр forensic шинжээчдийн олсон зүйлс Brandon-ы ярьсан түүхтэй бол огт нийцэхгүй гэж гарч ирсэн. Учир нь цус гадаргуунд хэрхэн хүрснээсээ шалтгаалаад өөрөөр байдлаар харагддаг. Өндрөөс туссан цус өөр мөр үлдээдэг. Харин зодооны үеэр агаар цацагдсан цус өөр хэв маяг үүсгдэг. Мөн шууд хүрэлцээгээр дамжсан цус жишээ нь гар арьсан дарагдах эсвэл хуруу дааванд чирэгдэх. Энэ үед хүчтэй давталгааны үед цацагдсан цуснаас огт өөр харагддаг. За эдгээр ялгаанууд бол маш чухал. Та нар хэрвээ Dexter гээд цуврал киног санаж байгаа бол Dexter ч алуурчин байсан ч гэсэн ийм цусны шинжээж байсан. За энэ бүх зүйл бол ийм төрлийн хэрэгүүдэд маш сонирхолтой, маш чухал байдаг. Учир нь энэ нь цус тухайн газарт байгалийн жамаар очсон уу эсвэл хэн нэгэн зориуд байрлуулсан уу гэдгийг тогтоож чаддаг. Хэрвээ Joseph Christine-ийн хүзүүнд 7 утаа хутгалсан байсан бол Brandon-ы тайлбарснаар түүний бие цусаар бүрхэгдсэн байх ёстой байсан. Учир нь ийм галзуу хүчтэй давталгааны үед хутга барьж дайрахад агаар цацагдаж мөргөлдөөнөөс үүсэх цусны эмх самраагүй хэв маяг заавал үүсдэг. Гэхдээ ийм ямар ч нотлохоо байгаагүй. Харин forensic шинжээчид олсон зүйл нь шилжсэн цусны толб байсан. Өөрөөр хэлбэл аль хэдийн нойтон байсан цусыг гадаргуу эсвэл гараар Josephine арьсанд
дарж шилжүүлсэн гэж нотлогдсон. Мөн шинжээчид Жозефийн шуун дээрээс туссан туслуудыг илрүүлсэн бөгөөд тэдгээр нь бүрэн хөдөлгөөнгүй тэгш байрлалтай арьсан дээр нь унсан байсан. Мөн тэр туслын хэв маяг нь бугуйнасаа тохоо руу чиглэсэн байсан бөгөөд түүний гар цус унах үед хөдөлгөөнгүй байсан гэдгийг илтгэдэг. Мөн түүний нүүрэн дээрх цус бол маш олон чиглэлд урссан. Энэ нь шинжээчдэд түүний биеийг цус нойтон байх үед хөдлөгсөн. За өөрөөр хэлбэл унсны дараа байрлалыг нь өөрчилсөн гэдгийг хэлж өгдөг. За мөн Жозефийн баруун хөл дээр нь шинжээчид хуруу шиг хэлбэртэй зэрэгцээ байрлсан шилжсэн толбонуудыг илрүүлсэн бөгөөд энэ нь дахин хин нэгэн тусдаа хуруугаараа зориуд түүний арьсанд дарсан байж болзошгүйг илтгэсэн. Тиймээс эдгээр бүх нотлохоог нэгтгэн үзвэл цус бол өөр түүх ярьж байсан бөгөөд энэ нь Brandon-ы 911-ийн дуудлагад хэлсэн бүх зүйлийг нь үгүйсгэж эхэлсэн. За энэ нь бол ерөөсөө тэгж бүтлгүй болсон халдлага биш, харин зохиомжлоор тавигдсан хэргийн газар болж хувирсан. За ингээд тэдний шалгасан бүх зүйл бол нэг зүг рүү зааж байсан болохоор тэд Brandon болон Juliana хоёрыг шалгаж эхэлдэг. Тэгээд тэднийг хоорондоо харилцаатай байсныг нь зарладаг. За мөрдөгчд тэр хоёрын харилцаа бол 2022 оны 8 сард эхэлсэн гэж тогтоосон бөгөөд тэр нь Juliana анх тэдний нүүж очсноос хойшоо ойролцоогоор 10 сарын дараа харин мөн Kirsten-ийг алагдахаас 6 сарын өмнө эхэлсэн гэж тооцоосон. Мөн нотлох баримтууд нь бол ерөөсөө тийм нууц зүйл байгаагүй. Мөрдөгчид Juliana-гийн сошиал медиа дээр нийтэлсэн маш олон тэдний дотн байгаа зургуудыг бол олсон. Гэхдээ зарим зурган дээр Brandon-ы нүүр нь гарсан байсан ч гэсэн их их зурган дээр бол Brandon нүрээ нууцсан байсан. Тэгэхээр энэ бол Juliana бол яг л нэг boyfriendтэй юм шиг харагдчихсэн. За мөн 2023 оны 10 сарын 13-нд Kirsten нас барснаас хойш бараг 8 сарын дараа мөрдөгчд Banfield-ийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөлтөөр дахин очсон. Урд нь Kirsten-ийн унтлагын өрөө байсан мастер өрөө бол бүрэн өөрчлөгдсөн байсан. Тэр өрөөнд нь Juliana аль хэдийн нүүгээд орсон. Түүний хувцснууд шүүгэн дүлгөөтэй дотор хувцс нь энд тэнд яг л тэр гэр бол Juliana-гийн гэр шиг байсан. За орны хажуугийн ширээн дээр Brandon болон Juliana хоёрын хамт байгаа жаазлсан зураг нь байсан. За мөн шүүгэн дээр тэдний өөрний зураг нь ч байсан. За энэ бол нөгөө гэрийн гадаа зам дээр сөхөрч амьсгаад жуулаад байсан эмэгтэй. Харин одоо тэр бол Brandon-гийн найз бүсгүйн болоод түүний эхнэр алагдсан тэр өрөөнд нь Brandon-тай хамт амьдарч байгаа. За ингээд 6 хоногийн дараа 10 сарын 19-нд Fairfax тойргийн цагдаа нар Juliana-г баривчилсан. Түүнд Joseph-ийн үхэлтэй холбоотой 2 дугаар зэргийн алдлагын хэрэг үүсгэсэн. Цагдаа нар хэлэхдээ Joseph нь 2 өөр галт зэвсгээр 2 удаа буудуулсан гэж мэдүүлсэн. Brandon-гийн буудсан сум Joseph-ийн толгойд нь туссан. Гэхдээ Juliana өөр буугаар дахин буудаж тэр сум Joseph-ийн цээжинд тусч зүрхийг нь нэвтэлсэн. Барьцааны шүүх хурлын үеэр шүүгч түүнийг барьцаагаар суулгахыг зөвшөөрөөгүй. Яагаад тэгэхээр хэргийн дараа цагдаа нар түүний паспортыг нь түр зур хураагаад авсан байсан ч гэсэн Juliana бол дахиад паспорт захиалаад гаргацсан байсан. За ингээд баривчлагдсанаасаа хойшоо Juliana бүтэн 1 жилийн турш бол бүр юу ч хэлээгүй. Гэхдээ мэдээж шоронд удаан суугаад эхлэхээр ямар нэг зүйл түүнийг өөрчилсөн байгаа. Juliana шоронгоос найзууд руугаа Brandon-тай харилцаа нь төвөгтэй болж байгааг бичсэн бөгөөд Brandon бол түүнтэй хамт Бразил руу нүүхийг хүссэн хэвээр байгаа гэж хэлснийг бас дурдсан. Мөн эрх баригчид түүний утасны яриаг давхар хянаж байсан. За нэг бичигдсэн ярианд Brandon-гийн ээж за энэ хүн бол Juliana-гийн өмгөөлөгчийн төлбөрийг төлж байсан хүн. Тэр Juliana-д хэлэхдээ за шоронд нөө снич буюу мэдээлэл өгдөг хүмүүст юу тохиолдог талаар анхааруулж хэлдэг. Өөр нэг ярианда Juliana Brandon-д шууд хандаж чи зүгээр л намайг уруухыг гэж айгаад наттай хамт байгаа биз дээ гэж уурлаж хэлдэг. За харин Brandon бол түүнд амаа хамихыг хийлдэг. За мэдээж Brandon бол уцаар ярихдаа бол ямар нэгэн өөрийг нь хэрэгт оруулах вэ гэсэн юмнууд бол мэддэг. За мэдээж тэр чинь бас мууч сайнч бас холбооны эйжент хүн штэ. Гэхдээ Juliana бол Brandon-ыг сонсоогүй. тэрээр 2024 онд 10 сард 10 хоног эмнэлэгт хэвтснийхаа дараа мөрдөгчдөд юу болсон талаар бүрэн дэлгэрэнгүй мэдүүлэг өгдөг. За ингээд Juliana бүх зүйлийг ярьж эхэлдэг. Түүнээс яагаад эцэст нь хамтран ажиллахаар шийдсэн талаар асуухад тэр за зөв зүйл хийх хэрэгтэй юм шиг санагдсан.
бүх дэлхий үнэхээр юу болсныг мэдэх хэрэгтэй. Би зүгээр одоо ингээд цаашдаа дотроо хадгалмааргүй байна гэж хэлээд мэдүүлэг өгдөг. Түүний мөрдөгчдөд өгсөн мэдүүлэг бол бүхнийг өөрчилдөг. Учир нь Брандон эхнэрээ аврах гэж гэрлүүгээ яараагүй. Кристинийг унтлахын өрөөнд нь танихгүй хүн дайрч байхад санамсаргүй таарлцсан ч биш байсан. Тэр баатар байгаагүй, тэр бүх зүйлийн зохион бүтээгч байсан. Энэ бүх зүйл Брандонгийн төлөвлөгөө байсан. Брандон болон Жулианагийн харилцаа үнэхээр 2022 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд тэр үед Жулиана Банфилдийн гэрт 10 сар амьдарч Валерийг асарч өдөр бүр Брандон болон Кристи нартай нэг доор амьдарч байсан. Гэхдээ энгийн харилцаа байсан зүйл өөр зүйл болон хувирч бүх зүйл маш хурдан өрнөсөн. Аав нар нь ингээд гэрийн асрагч үйлчлэгчтэйгээ ингэж явуулдаг хэрэгүүд бол маш их гардаг. За Жулианагийн хэлснээр харилцаа нь бэлгийн харилцаа болсон хэдхэн 7 хоногийн дараа Брандон хамтын ирээдүйхээ талаар ярьж эхэлсэн. Гэхдээ нэг асуудал байсан бөгөөд саалгалт нь мөнгө шаарддаг. Мөн Валеригийн асрамжийг хуваах хэрэгтэй болно гэж Жулианад ярьдаг байсан. Брандон бол эдгээрийн аль алийг нь хүсээгүй. Тэр зүгээр л Кристинийг алга болохыг хүссэн. Жулианагийн мэдүүлгээр Брандон эхэндээ хөлсний алуурчин хөлсөх санаа гаргасан ч үүнийг хитрхи эрсдэлтэй хит олон тодорхойгүй зүйлтэй гэж үзсэн. Тиймээс тэр бүр өөр төлөвлөгөө зохиосон. Төлөвлөгөө нь Кристиний нэрээр fetish вебсайт дээр хурамч профайл үүсгэж зөвшөөрсөн мэт дүр эсгэж танихгүй хүнийг гэртээ урьж тэр хүнийг зэвсэгтэйгээр унтлахын өрөө рүү оруулж дараа нь тэр танихгүй хүнийг Кристинийг ч алж бүхнийг буруу болсон гэрт халдсан хэрэг мэт харагдуулж зохион байгуулах явдал байсан. Ингэснээр танихгүй хүн Кристиний өхлийн бурууг үүрч харин Брандон оройтож ирсэн эхнэрээ аварч чадаагүй ч халдагчийг буудаж унгаасан гашуудаж буй нөхөр болж харагдах ёстой байсан. Энэ нь хоёр хүний амийг авч чадах мөртлөө сэжигтэнгүй хэрэг мэт харагдах төлөвлөгөө байсан. Брандон Жулианаг буудлагын талбайд авч явж түүнд буу хэрхэн ашиглахыг заасан бөгөөд бүртгэлээс харахад тэд аллагын өмнөх саруудад 2 удаа хамт очсон нь батлагдсан. Мөн 2023 оны 1 сарын 28-нд Брандон ганцаараа тэр буудлагын талбай дээр очиж $558 Glock гар буу худалдаж авсан бөгөөд баримт дээрх сирийн дугаар нь хэргийн газраас олдсон Жулианагийн сумтай таарч байсан. Мөн 2 сарын 24-ний өмнөх өдрүүдэд Брандон гэрийн бүх цонхыг дуу тусгаарлагч шилээр сольсон байна. Дараа нь тэр цонхнуудыг туршихын тулд мастер унтлахын өрөөндөө зогсож чанга хашгирч харин Жулиана гадаагаарч сонсож шалгаж исэн. Аллах болохоос 4 хоногийн өмнө Брандон болон Жулиана хоёр гар утсаа шинэ утсаар сольж шинэ Apple ID хаягууд үүсгэж өмнөх харилцааныхаа бүх уул мөрөө цэвэрлсэн. Жулианагийн хэлснээр энэ төлөвлөгөөний явцад Жулиана хит удаа би үүнийг хийхийг хүсэхгүй байна гэж хэлэхэд Брандон бол аль хэдийн оройтсон буцах боломж байхгүй гэж байнга хэлдэг байсан гэж мэдүүлсэн. 2023 оны 1 сарын 9-нд Кристин гэртээ байхад нь түүний өөрийнх нь зөөврийн компьютерийг ашиглан тэд Gmail хаяг үүсгэсэн. Мөн 1 сарын 17-нд тэр хаягаараа Anesthesia 9 нэртэй FetLife профайл үүсгэсэн. Тэд профайл зураг болгон Кристиний фитнес давхуулсан селфиг ашигласан бөгөөд тэр зургийг Кристин яг тэр өдөр Брандонд Facebook мессежээрээ илгээсэн юм байна. Мөндөд Кристиний электрон төхөөрөмжүүдийг санаатаагаар ашигласан бөгөөд ингэснээр бүх зүйл Кристиний компьютер, түүний утасны байршил, түүний дижитал мөртэй холбогдож харагдах ёстой байсан. Хэрвээ мөрдөгчд шалгаж эхэлбэл бүх уул мөр үхсэн эмэгтэйрөө шууд заахаар зохион байгуулсан. Тэр профайлаар дамжуулан тэд олон эрчүүдтэй холбогдож яг тодорхой төрлийн хүнийг хайжсэн төрөмгийн дүр тоглох зэвсэг авч ирэхэд бэлэн тим хүн хайжсэн. Харамсалтай нь Жозеф бол яг энэ дүрдэнд тохирсон. Тэр 2 сарын 19-нд Anesthesia 9-тай холбогдсон дараагийн өдрүүдэд Брандон Жулианаг Жозефтэй Telegram дээр харилцаж нарийн ширийн зүйлийг тохируулахыг зааварлсан. Жулианагийн хэлснээр Жозеф бол Брандонд өөрт нь хэрэгтэй дүрийг гүйцэтгэх хүн мөн байна гэсэн итгэл төрүүлсэн. Жозеф бил мэдээж хинтээ ярьж байгаа огт мэдээгүй, түүнийг юу хүлээж байгааг ч мэдээгүй. Тэр өглөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу өрнөсөн. Брандон болон Жулиана эрт босож Кристиний компьютерийг ашиглан Жозефт сүүлийн мессежийг илгээсэн. Брандон үүдний хаалгыг онгойлгож Кристиний утсыг шалгаад унтраагаад галтгооны жижиг тэрэгний шүүгэнд нь хийсэн. Тэр Жулианад бууг өгсөн бөгөөд Жулиана түүнийг халаасандаа хийсэн. Брандон өөрийнхөө IRS-с олгосон албаны буугаа авч явсан байгаа.
Жулиана Вайлерийг дагуулan гэрээс гарч ойролцоох мухар годомжинд очиж машинаа тавиад хүлээж исэн. Харин Брэндон ойролцоох Макдоналдс руу явсан бөгөөд камерын бичигтд тэр 7:18 үед drive-thru-гээр хоол захиалж байгаа нь бичигдсэн. Энэ хүн эхнэрээ алгаасаа өмнө бүргэр авч идэх тийм л зоригтой байсан. Дараа нь тэр машинаа тавьж дотор орж 7 цаг 29 минутад ариун цэврийн өрөөнд орсон. За тэр үед Кристин бол гэрийнхээ 2 давхурд унтчихсэн. Ойролцоогоор 7 цаг 40 минутын үед Жозеф гэрийн гадаа ирж зогсон бөгөөд Жулиана түүний машины эрхийг харсан. Тэгээд тэр нөгөө хуурамч төвхөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэр эхлээд Кристиний утас руу залгасан бөгөөд төлөвлөсний дагуу шууд voicemail руу орсон. Дараа нь тэр Брэндон руу залгасан. Гаднаас харахад энэ нь зүгээр л нэг айсан гэрийн үйлчлэгч гэрт нь танихгүй хүн орж ирснийг анхааруулах гэж оролдож байгаа мэт харагдах ёстой байсан. За ингээд 7 цаг 37 минутын үед Брэндон Макдоналдсын ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ утсаа чихэндээ барьсан байсан. Дуудлагын бүртгэлээс харахад тэр үед Жулиана түүнтэй ярьж байсан нь батлагдсан. Тэр машиндаа суугаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Гэртээ буцаж ирээд Брэндон бейсментийн хаалгаар орж ирсэн бөгөөд Жулиана түүний араас орсон. Тэд Вайлерийг бейсментэд орхиод дээд давхар руу гардаг. Харин унтлагын өрөөнд Жозеф Кристинтэй хамт байсан бөгөөд Жозеф бүрэн хувцастай, харин Кристин хувцасгүй байсан. Жозеф өөрт нь зөвшөөрсөн мэт уулзалт болно гэж итгэж байсан учраас авчрахыг хэлсэн хутга болон хүлээсийг нь авчирсан байсан. Тэр үед Брэндон хаалгыг хүчтэй нээн орж ирээд цагдаагийн ажилтан гэж хашгирсан. Кристин орилж Брэндон тэр хутгатай байна гэж орилдог. Гэтэл тэр өрөөнд хутгатай танихгүй хүн зогсож байгаагийн цааш шалтгаан нь Брэндон өөрөө гэдгийг Кристин бол тэр үед огт мэдээгүй. Жозеф гайхаж будилсан байдалтай толгоогоо өргөсөн ч Брэндон Жозефийн толгоороо буудаж тэр даруйдаа унсан. Дараа нь Брэндон Жулианагаас алчуур авчрахыг хүссэн. Жулиана буцаж ирэхэд тэр Кристиний дээр гарсан байсан. Жозефийн авчирсан хутгаар түүний хүзүүг нь хутгалж байгааг харсан. Жулиана хэлэхдээ би тэр үед бол орны нөгөө талд гарч чихээ таглаж нүдэ ансан гэж мэдүүлсэн. Дараа нь Брэндон Жулиана Жозефийг буудахыг хэлсэн. Жулиана халааснасаа Глок гар буу гаргаж ирээд Жозефийн цээж рүү нь буудсан. За ингээд хоёулаа унсныхан дараа тэд хэргийн газрыг шинээр бүрдүүлж эхэлсэн. Брэндон Жозефийн биеийг хөдөлгөөд Кристиний цусыг авч Жозефийн гар дээр дусааж алганд нь дарж джинсийн өмдөн дээр нь түрхэж хутгийг барьж байсан хүн Жозеф байсан мэт харагдуулахыг оролцсон. За тэгээд дараагийн эцсийн шат бол 911-ийн дуудлага. 7 цаг 47 минутад Жулианагийн утаснаас эхний дуудлага хийгдсэн бөгөөд 8 секунд үргэлжилж зөвхөн яолох чимээ сонсогдоод тасарсан. 7 цаг 49 минутад оператор буцаж залгасан ч хинч хариулаагүй. 8 цагт 2 дахь дуудлага хийгдсэн. Жулиана төгдөрч амьсгаадан ярьж байсан бөгөөд Брэндон утсыг аваад өөрийгөө холбооны эйжент гэж танилцуулаад буудлагын талаар хэлсэн. Эдгээр хоёр дуудлагын хооронд бол бараг 15 минут байсан. За энэ бол энэ худал түүхийг бүтээхэд зарцуулсан хугацаа байгаа. Тэгэхээр алга болсноос хойшоо 570 хоногийн турш Брэндон бол эрхчлөөтэй явж байсан. Тэр эхнэрээ хутгалж алсан тэр гэртээ амьдарсаар байсан бөгөөд IRS-т ч гэсэн ажиллахаа болцсон байсан байна. Гэхдээ түүнд ямар ч хэрэг үүсгээгүй байсан. Гаднаасаа бол хэрэг зогсон байдалд орсон мэт харагдаж 7 хоног сар болж сарууд 1 жил болж маш олон цаг хугацаа өнгөрсөн. Гэхдээ прокурорууд бол тодорхой нэг зүйлийг хүлээж байсан. Fairfax Tower-гийн прокурор хожим тайлбарлахдаа бид Брэндонд хэрэг үүсгэхийг цусны шинжилгээний хариу гартал зөвшөөрөөгүй, бид яг үүнийг л хүлээж байсан гэж тайлбарладаг. За мэдээж үүнгүйгээр тэдэнд бол зөвхөн сэжиг, дижитал зөрчил, шууд бус нотлохол байсан. Тийм болохоор прокурор бол ямар нэгэн зүйлийг яаран хийж алдаа гаргахыг хүсээгүй. Ингээд 2024 оны 9 сарын 17-нд Fairfax Tower-гийн цагдаа нар Брэндонгийн гэрт очиж түүнийг баривчилсан. Түүнд хүндрүүлсэн нөхцөлтэй аллагын хид хідэн зүйл анги болон гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан хэрэгт ял оноохоор яллах дүгнэлт үйлдсэн. Албаныхан мөрдөн байцаалтын явцад илэрсэн шин нотлох баримтуудыг яллах үндэслэлийг баталгаажуулахад чухал нөлөө үзүүлсэн гэж тодорхойлсон. Брэндон баривчлагдсанаас хэдхэн 7 хоногийн дараа Жулиана албан ёсоор хэрэгээ тохиролцож 2024 оны 10 сарын 29-нд санамсаргүй хүний нас хохироосон хэрэгт бурууга хүлээсэн. Прокурорууд түүний Брэндонгийн эсрэг бүрэн мэдүүлэг өгөх нөхцөлтэйгээр ял эдэлсэн хугацаагаар тооцохыг санал болгосон. 2024 оны 12 сард тангарагтны шүүгчдийн бүрэлдэхүүн Брэндоны эсрэг нэмэлт яллах дүгнэлт гаргаж нэг зүйл ангиар хүүхдэд санаатаагаар хор хөнөөл учруулсан үл хайхарсан хэрэг мөн нэг зүйл ангиар хүүхдэд харгас хандсан хэрэгт
буруутгасан. Эдгээр ялан брэнд нь өөрийн бяцхан охиноо гэрийн бейсментэд зориуд орхиж өөрөө дээш гарч ээжийг нь алахаар явсантай холбоотой. Ингэснээр түүний нийт яллах зүйл анги нь 4 удаагийн хүндрүүлсэн нөхцөлтэй алга, 1 удаагийн гэмт хэрэг үйлдэлтэй галт зэвсэг ашигласан, 2 удаагийн хүүхдийн амь насанд хайхрамжгүй хандсан, мөн 1 удаагийн хүүхдэд харгас хандсан хэрэг болж нэмэгдсэн. Гэхдээ мэдээж тэр бол хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. За ингээд 2026 оны 1 сарын 12-нд нь Brandon Banfield-ийн шүүх хурал Fairfax тойргийн шүүхэд эхэлсэн. За шүүгч Penny, энэ Penny гэдэг шүүгч нь бол жүжигчин Johnny Depp, Amber Heard хоёрын хэргийг шүүсэн шүүгч байгаа. За 80 боломжит тангарагтнаас 9 эрэгтэй 7 эмэгтэй сонгогдож 12 үндсэн тангарагтан болон 4 орлон тангарагтан бүрдсэн. Тэр үед энэ хэрэг бол орон нутагт маш их анхаарал татсан байсан болохоор тангарагтнуудад бүх төрлийн хэвлэл мэдээллээс хол байхыг анхааруулсан. Шүүх хурал 4-7 хоног үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Прокурорын тал 4 хоногийн турш ойролцоогоор 20 гэрч дуудсан бөгөөд нэмэлтээр 2 няцаах гэрч оролцуулсан. Харин хамгаалтын тал өөрсдийн гэрчүүдийг тэр дундаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд, дижитал шүүх шинжилгээний шинжээч, цусны толбны шинжээчийг дуудсан. Гэхдээ эцэст нь энэ шүүх хурал 2 хүний эргэн тойронд төвлөрсөн. Juliana болон Brandon өөрөө. Juliana бол прокурорын талын гол гэрч болж шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэр тангарагтнуудад тэдний харилцаа, төлөвлөгөө, хэдэн сарын бэлтгэл, тэр өглөөний бүх үйл явдлыг зохион байгуулалт, мөн унтлагын өрөөнд болсон аимшигтай алгын бүх нарийн ширийн зүйлийг ярьж өгсөн. Харин хамгаалтын тал түүнийг бүрэн эвдэхийн тулд бүхнийг хийсэн, өмгөөлөгч олон цагийн турш сөрөг байцаалт хийсэн бөгөөд түүний хамгийн хүчтэй зэвсэг нь Juliana-гийн өөрийнх нь бичсэн үгс байсан. Тэр 2023 оны 10 дугаар сард баривчлагдсны дараа Fairfax тойргийн шоронгоос Brandon бичсэн захидлуудаа хизээж хамтран ажиллахгүй гэж амласан байсан. Мөн Brandon-гийн ээжд бичсэн захидалдаа Brandon-аас салсан байдал нь тамлал мэт санагдаж байгааг хэлсэн. Дараа нь өмгөөлөгч Netflix захидлыг гаргаж ирдэг. Тэр нь юу байсан гэхээр Juliana Бразил дахь гэр бүлдээ бичсэн захидалдаа Netflix түүнд өөрийнх нь хэргийн талаар баримтат кино хийх онцгой эрхийг нь авахын тулд $10,000 санал болгосон гэж бичсэн байсан. Харин Juliana энэ талаар гэр бүлийнхэн рүүгээ би илүү их мөнгө хүсэж байна. Яагаад гэвэл миний бүх амьдрал ил болох гэж байна. Тийм учраас би энээсээ их мөнгө болно. Бидэж гэсэн ямар нэг зүйл хүртэх ёстой гэж гэрээхэндээ тайлбарласан байгаа. За харин хамгаалтын тал бол Juliana-г мөнгөний төлөө энэ бүхнийг хийж өөрийгөө нэр алдарт хүргэх гэж Brandon-ийн эсрэг мэдүүлэг өгч өөрийгөө гэмгүй харагдуулахыг хүсэж байгаа гэж буруутгасан. Прокурорын талын шүүх шинжилгээний шинжээч тангарагтнуудад өөрийн дүгнэлтэд бараг бүтэн өдөр тайлбарлсан. Josephine цогцсны хэргийн газрын зургуудыг анх удаа үзүүлэхэд хохирогчийн гэр бүлийн суудалд сууж байсан нэг эмэгтэй толгоогоо доошлуулж нүдээ ансан. За харин шинжээч бол цус юу ярьж байгааг тангарагтнуудад маш сайн тайлбарлсан. Josephine бийд байсан цус нь давталгооны үеийн үсрэлтийн цус биш, харин шилжүүлсэн цусны толб гэдгийг маш сайн тайлбарлсан. Тэгээд түүний эцсийн дүгнэлт нь Josephine бие үхсний дараа хөдөлгөгдсөн бөгөөд Кристиний цусыг зориуд түүний гар хувцас арьсан дээр нь байрлуулсан гэсэн мэдэгдэл. За мэдээж хамгаалтын тал бол өөрсдийн шинжээчийг дуудаж прокурорын шинжээчийн зарим ангилалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгээ ингээд сөрөг байцаалтын үеэр бол хамгаалтын талын шинжээч энэ дүгнэлтийг бол бүрэн няцааж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Дараа нь тэд Brandon-ийн хаана байсан талаар ярьдаг. Тэр 2 сарын 24-ний өглөө гэрээсээ гарсан шалтгаанаа IRS-ийн удирдлагуудтай чухал уулзалтай байсан. Тэр нь магадгүй тушаал дэвших боломж олгох байсан гэж цагдаа нарт мэдүүлсэн. Гэхдээ прокурор түүний IRS-ийн удирдлагыг дуудана ийм уулзалт огт болоогүй гэдгийг батлуулсан. Үндэ бол ямар ч уулзалт товлогдоогүй байсан. За иймээс Brandon өглөө гэрээсээ гарсан шалтгаанаа зохиосон нь маш хүчтэй зохилт болсон. За энэ шүүх хурлын үеэр харин Brandon гэрчийн суудалд сууж тангарагтны өмнө мэдүүлэг өгдөг ийм төрлийн үйлдэл нь бол өөрийгөө хит үнэлдэг psychopath шинжтэй хүмүүс ихэвчлэн шүүхтэр өөрсдийгөө хамгаалж эсвэл өөрсдөө үг хэлдэг гэж үздэг. Яг Ted Bundy шиг. Тэд өөрсдийгөө шүүхийн системийг хуурч чадна гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр бол тэд тийм ч ухаалаг биш. Тэр тангарагтнуудад эхнэрээ маш их хайрладаг байсан. Тэд бараг салшгүй байсан гэж хэлсэн. Тэр Juliana-тай харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч түүнийг зүгээр л нэг харилцаа байсан гэж хэлсэн. Мөн өмнө нь ч бас ийм зүйл хийж байсан. Энэ нь гэрлэлтийг нь өөрчлөхгүй байсан талаар мэдүүлсэн.
За тэр бүр цаашаа Кристин бол тэр хоёрын харилцааг мэддэг байсан гэж мэдүүлдэг. Дээрээс нь Кристин өөрөө ч гэсэн өөр хүмүүстэй харилцаа байсан. За тэр дундаа бол BDSM харилцаанд оролцож байсан гэж мэдэгдсэн. Тэр дээрээс нь эхнэр нь олон жилийн бэлгийн хүчирхийллийн хохирчдыг эмчилдэг сувилагч байсан ч бэлгийн хүчирхийлэлд сонирхолтой байсан. Гэртээ хэргийн зурагтай материал авчирч тэндраасаа таашаал авдаг байсан гэж мэдүүлсэн. Харин унтлагын өрөөнд болсон явдлын талаар Брэндон цагдаад ярьсантайгаа адилхан хувилбарыг өгсөн. Тэр албаны бугаа гаргасан байдалтай орж ирээд Жозефийг нүцгэн эхнэрийнхаа дээр байсан гэж хэлсэн. Тэр өөрийгөө хууль сахиулах байгууллагын хүн гэж танилцуулаад Кристин орилсон. Тэгээд Жозеф Кристин рүү дайрч байгааг хараад бууга буудсан гэж мэдүүлсэн. Дээрээс нь тэр Жулианаг прокуроруудын хүссэн зүйлийг хэлснийхаа төлөө хөнгөн ялын тохиролцоо авсан худалч гэж түүн рүү дайрж исэн. За ингээд тангарагтнуудад хэрэг 2026 оны 1 сарын 30-ны Баасан гарагт 12 цаг 33 минутад шилжсэн. За тэр өдрийн турш хилэлцсэн ч шийдвэр түрээгүй болохоор амралтын өдрөөр гэртээ харьсан. Даваа гараг буюу 2 сарын 2-нд өглөө 10 цагт буцаж ирж хилцүүлгээ үргэлжлүүлсэн. Хилцүүлэг бараг бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Нийтдээ 2 өдрийн турш бараг 9 цаг хилцээд эцэст нь шийдвэр гарсан. Мэдээж буруутай. 2 удаагийн хүндрүүлсэн нөхцөлтэй алга, 1 удаагийн гэмт хэрэг үйлдэхтэй галт цэвсэг ашигласан, мөн 1 удаагийн хүүхдийн амь насанд аюул учруулсан хэрэг. Шийдвэрийг уншиж байхад Брэндон Банфилд бол бараг ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, нулимс байгаагүй, ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй. Тэр зүгээр л өөрийг нь буруутай гэж зарлаж байгаа тангарагтнуудыг ширтэж байсан. Шүүгч 2026 оны 5 сарын 8-нд ял онох хурлыг тавуулсан. Одоогийн байдлаар бол Брэндон тэнцэнгээр сурлагдах боломжгүй бүх насаараа хоригдох ял дээр нь нэмэлт 13 жилийн ялтай нүүр тулж байгаа. Прокурорууд хохирогчийн нөлөөлийн мэдүүлгүүд ял онох хурлын үеэр уншигдана гэж баталсан. Шийдвэр гарсны дараа прокурор Брэндоны үйлдэлийг нэг л үгээр тодорхойлсон. Мангас гэж нэрлэсэн. За Жулианагийн ял онох шүүх хурал бол 2026 оны 2 сарын 13-нд товлогдоод түүнд 10 жилийн хорих ял, дээрээс нь 2 жилийн тэнсэн нэмж өгсөн. За ингээд энэ хэрэгээс харамсалтайгаар 3 хүний амьдрал сүйдсэн байна. Кристин эмэгтэй, Жозеф, за мөн Кристиний охин Валери, аав нь ээжийг насан алуурчин болоод ээж нь нас орсон. Одоо аавыгаа торны цаанаас л харна гэсэн үг. За ямар ч үсэн энэ хэрэг дээр цагдаа нар маань энэ хэрийг бүр сайн гүнзгий шалгаад үр дүнг нь гаргаад яг хэрэгтнийг нь баривчилж чадсан байна. За бас хэрвээ энэ Жулиана ингэж Брэндоны эсрэг мэдүүлэг өгөөгүй байсан бол өнөөдөр Брэндон бас ингэж баригдаад шоронд суух байсан уу гэхээр бас л асуудалтай л санагдаж байна. Ямар ч байсан Жулианагийн ачаар Брэндон шоронд орсон. За гэхдээ Жулиана бол 10 жил авна гэдэг бол бас л айгүй бага хугацаа авсан юм шиг надад санагдсан. За ингээд өнөөдрийнхөө хэргийг эхнээс нь дуустал нь надтай хамт сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.